За сая Эпштейний файлыг цахим орчимд гарч байгаа мэдээлэл гэж яриад байна. Энийг хэд удаа хэллээ шүү. Энэ ийм учиртай маа. 2025 оны 7 сард Америкийн парламентын доод танхимд хянан шалгах төр хороо байгуулагдаад Эпштейний файлууд дээр юунээс үүдэлтэй насан туршаагүй хүүхдийн бэлгийн мүлжлэг. За дэлхийн санхүүгийн сүлжээ мөнгө угаалтын тухайн асуудлууд. За улс орнуудын өндөр албан тушаалтнууд дотоод асуудалд оролцсон гэсэн ийм ноцтой асуудлаар хянан шалгах төр хороо хуралдаад 4 сарын дараа буюу 2025 оны 11 сард Эпштейний файлын ил тод байдлын тухай хууль гэж Америкт баталсан юм аа. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эпштейний энэ бүх имэйл болон асуудлууд, зурагнууд бүгднийг олон нийтэд ингэж ил болгосон. Тэгэхээр энэ зүгээр нэг цахим орчимд гараад байгаа мэдээлэл биш ээ. Маш ноцтой асуудал дэлхийд даяар яваад байгаа байхгүй юу? За энэ дотор монголчууд бид нар бүгдээрээ ороод хайлт хийгээд үзэж болно. За энэ дотор Монгол улсын хамгийн өндөр албан тушаал хашиж ирсэн үе үеийн ерөнхийлөгчд Элбэгд орж, Баттулга, Сайхан бэлэг. За ийм хүмүүсийн нэр илэрцээр гарч ирж байгаа. За дөнгөж саяхан 3 сарын өмнө Australian Financial Review гэдэг сэтгүүл дээр бас нэг ноцтой мэдээлэл гарчээ. 2026 оны 2 сарын 10-ны өдрийн мэдээ. 2013 оны үед оюу толгой зогсон байдалд орцсон 2 жилийн дараа Дубан гэрээ хийгдэх яг энэ цаг мөчид Элбэгд орж ерөнхийлөгч Эпштейнтэй уулзсан. За мөн Австралийн ерөнхийлөгчөд дасан Кевин Руд, Израилийн ерөнхийлөгчөд дасан Эхуд Барак, Норвегийн ерөнхийлөгчөд дасан Киел Бондвик нарын дэмжлэгтэйгээр Эпштейний холбоотой дэмжлэгтэйгээр буцаад энэ дээр оюу толгойн асуудал нэлээд хөндөгдсөн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг Australian Financial Review 3 сарын өмнө гаргасан байна. Бид нар оюу толгой Дубайтай холбоотой асуудлыг дандаа гаднаасаа бодох байхгүй. За энэ Дубан гэрээ улсын хурал хүчингү болгож цуцалсан энэ ноцтой гэрээг тухайн үедээ ерөнхий сайд Сайхан бэлэг, засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр цогт нарын үед энэ хийгдсэн. Энэ Эпштейнтэй холбоотой байжээ гэдгийг энэ Australian Financial Review судалгаагаар гаргаад байна л. Та нар бүгдээрээ ороод уншаарай. 3 сарын өмнө гарсан байна. Панамын paper гэдэг бүх ноцтой мэдээлэл гарсан. Бас нөгөө алдарт Баяр цогтын Швейцар өөрөө ч мдэггүй байдаг Швейцарт дансны мэдээлэл гарсан. Эпштейний файл гарлаа. За Дубан гэрээтэй холбоотой оюу толгойн асуудал гарч ирж байгаа. Нөгөө л Баяр цогт бас л засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа хийгдсэн Дубан гэрээний асуудал. Монголын энэ ноцтой асуудлыг бид нэр дандаа нэг гадаадын мэдээлэл задрахаар олж авдаг. Тэгээд тэрийг нэг цахим орчимд тавьсан мэдээлэл гэж уншиж ерөөсө болохгүй маа. Буцаад үр дагавар нь Монголын эдийн засаг тэр үдгийхэл бидний үр хүүхдийн ирээдүгээр тэр чигээр нь тоглосон ийм үр дүн харагдаж байгаа штэ. Өнөөдөр бид нар ахмадынхаа тэтгэврийг өсгөж чаддгүй. Баг шимчнэрийн цалингаа буун жигсаалт. Гэтэл Монголын ирээдүйд цаана ийм хүүхдийн бэлгийн мүлжлэг гэж асуудалд унаад 6 жилийн өмнө нас алдсан энэ Эпштейн гэдэг энэ дэлхийд даяар алдартай нөхрийн зохион байгуулалтаар бүр оюутлогын Дубан гэрээ хүртэл энэ дээр холбогдож шít. Ийм ноцтой асуудал байж байгаад бид нар нэг цахим мэдэн дээр гарсан мэдээлэл гэж хэлжээж ерөөсө болохгүй юм аа. Бусад орнууд энэ дээр хянан шалгах төр хороо байгуулад хууль хөтөл батлаад арга хэмжээ аваа явж шít. Бид нар яах юм? Хэд хэдэн гардаг, байнгын гардаг хэдэн нөхдүүд буцаал албан тушаал авахгүй л ингээл явж байгаа. Ийм ноцтой асуудлыг ингэж зүгээр өнгөрөөж болохгүй гэж бодож байна. Түрүүн би бас хэлсэн энэ асуудлууд дээр энэ 3 чиглэлээр тусгай ажлын хэсэг байгуулж ажиллана гэж тэ. Нэгдүгээрт нь хүнээ наам, хоёрдугаарт нь цахим гэмт хэрэг, гуравдугаарт нь хар тахал энэ хар тамхитай холбоотой асуудал байх юм. Тэгээ зарим ажлууд явж байгаа. Би энэ дээр минутаа нэмээд авчих шүү дээ. Нэг зүйлийг хамгийн түрүүнд тодорхой хэлчихье гэж бодож байгаа. Энэ цагдаагийн байгууллагын оронтойг хасцсан 700-аар өнгөрсөн жил. Нөгөө хэмнэлтийн 9% гээд. Тэгээ маш олон албадууд бас ажиллаа хийхэд хүндрэлтэй бөгөөд ачаал өндөртөө хурц ажиллаж чадахгүй юм нөхцөл байдал байгаа. Мэдээж энэ асуудлууд зөвхөн цагдаагийн байгууллага дангаараа хийх ажил биш. Мэргэжлийн болон бусад холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж шийднэ. За Эпштейний гэдэг асуудал энэ бол Монгол улсын гадаад нэр хүнд дотоод аюулгүй байдал. Тэгээд энэ болзошгүй ирээдүйд учирч болзошгүй
нийгмийн аюулгүй байдал энэ улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас энэ дээр үндэсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч тэр, дотоодын аюулгүй байдлыг хангах талаасаа ч тэр, энэ улс орныхоо нэр төрийг хамгаалах чиглэлээсээ ч тэр аль алиас нь үзэхэд бид бол холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж өргөтгсөн маягаар ажиллаж энэ олон яригдаад байгаа асуудлууд дээр мэргэжлийн экспертүүд мэргэжлүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж бодиттой мэдээллүүдийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал бол байгаа бол тэрийг эргэлзээгүй тайлах ёстой. Хэрвээ манай улсад хамааралгүй сенсац эсвэл зүгээр сураг төдий асуудлууд байгаа бол тэрийг бас бид мухарлах ёстой. Яг ямар төвшөнд ямар хүмүүс оролцоотой байсан, ямар асуудлууд дээр уулзалт ярианууд явж байсан. Тэрний үр дүн одоо эсвэл сөрөг эрг үр дагаврууд юу байсан гэдгийг маш тодорхой болох үүднээс ажлын хэсэг байгуулж одоо мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээ энийг одоо та бүхэнд бас албаны шугамар явцсан мэдээллүүдийг хүргэе. За би энэ Эпштейний файлуудыг өөрөө үзсэн л тээ. Би ямар өнцгөөс үзэж байна вэ гэхээр оюут толгой байна уу? Оюут толгойтой холбоотой асуудал байна уу гэж хайж үзсэн. Оюут толгой бол тэр чигээр гарч ирж байна. Тэгэхээр оюут толгойн асуудлыг дандаа нэг гадны мэдээллээс олж мэддэг. Өнгөрсөн хойно нь олж мэддэг ийм үйл явц сүүлийн 16 жилийн турш болж ирж байна. Хамгийн сүүлдээ явсаар гад энэ алдарт Эпштейний файл дотор хүртэл гарч ирж гэжтэй тэгээд. Тэгээ энтэй холбогдсон хүмүүс тэр одоо алдарт улсын хурлын одоо хүчингү болгож цоцолсон жинхэнэ Монгол улсад хор учруулсан энэ гэрээг байгуулсан за ерөнхий сайд сайхан бэлэг тухайн үедээ одоо галтгоог нь барьж ирсэн баяр цогт нь ингээл дэвшээл яваад. Энийг л би ойлгохгүй байхгүй. Үгүй яасан одоо дарлуулж хандгүй. Үгүй яасан энэ асуудлыг олон улсын мэдээлэлээс аваад хахад